Миний нэрийг Бэлгүн гэдэг. Би Монголын мягны сарилтын санд хаягдлуус дахин боловсруулалт төслийн мэргэжлээр ажилладаг. Өнөөдөр би хаягдлуус дахин боловсруулалт төслийн талбай дээр ажиллах гэж байна. Надтай хамт гарцгаая. За үйлдвэр маань төв цэвэрлэх байгууламжаа баруун талд байрладаг. За бид бүхэн өнөөдөр жилд 18 сая метр куб ус дахин боловсруулах хүчин чадалтай Монголд байгуулагдж байгаа анхны хаягдлуус дахин боловсруулах үйлдвэр дээр ирсэн байна. Энэхүү үйлдвэр маань Монгол Улсын засгийн газар болон мягны сорилтын корпорацийн хооронд байгуулсан компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа бидний бүтээн байгуулалт юм аа. Манай үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн байгаль орчинд дийлүүлэгдэж буй усны тодорхой хэсгийг дахин боловсруулж дулааны 3-4 дугаар цахилгаан станцууд техникийн усны зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр дулааны цахилгаан станцууд нь техникийн усныхын хэрэглээг газрын гүний уснаас биш дахин боловсруулсан усаар ашиглах боломж бүрдэх юм аа. За бидний зогсож байгаа одоо энэ хэсэгт бол манай ус дамжуулах шугам хоолой маань харагдаж байна. За яг энэ хэсэг маань болохоор 1000 мм буюу 1 метрийн диаметртэй ширмэн ган хоолой байгаа. Цэвэр ус дамжуулах зориулалтын хоолой байгаа. Дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээг дахин боловсруулсан усаар орлуулах нь жилдээ 18 сая метр куб хүртэл газрын гүний усыг хэмнэх боломж бүрдэх юм аа. За тэгээ энэ төсөл маань хэрэгжснээр Монгол улсад анх удаа эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглаж буй туршлага нэвтрэх болно. Энэхүү хэмж буй 18 сая метр куб усыг газрын гүнд нь үлдээх гэхээс илүү би ирээдүйн хойч үедээ үлдээж байна гэж бодож авах туфтаа. Манай компакт гэрээ өөрөө хатуу дуусах хугацаатай. Мэдээж бидний зорилго бол тухайн хугацаанд төслөө амжилттай хэрэгжүүл дуусгах байдаг. Монголын нөхцөлд бол ер нь бол өвөл гэдэг бол барилгын төслийн хувьд хамгийн том чаленжтай. Мэдээж өвөл барилгын ажил явж болохгүй учраас барилгын ажил бол зогсно. Гэхдээ хэдий ч төслийн баг бид бүхэн манай гүйцэтгэгч нар тухайн өвлийг хэр үр бүтээлтэй өнгөрөөж чадсанаас хамаарч төсөл хэрэгжих хугацаанд маань маш их том нөлөө үзүүлж байдаг. Өмнө миний хэрэгжүүлж байсан төслүүд маань болохоор нөгөө барилга угсралтаа дуусаад, шугам хоолойгоо угсар дуусаад, захиалагчтай хүлээл гэж өгөөд ерөнхийдөө миний хувьд бол төсөл амжилттай хэрэгжээд дуслаа гэдэгт бодолтой байдаг байсан. За одоо бол би өөрөө захиалагч юм учраас төслөө хүлээж аваад ашиглалтанд оруулаад цаашид хэрэглэгч нарынхаа сэтгэл ханамжийн баталгааг нь гаргаж иж би бол одоо төслийн амжилттай хэрэгж дуслаа гэж үзэхээр болж байна. Нэлээд өсвөр бүтээн байгуулалтанд оролцоо явж байгаадаа би бол маш баярлалаа. Надтай хамт миний ажлын нэг өдрийг цуг өнгөрөөсөнд баярлалаа.